биш. Энэ манай үед юм гинэ. Айн захад туулай хүү аав ээжтэйгээ хамт амьдран суудаг байжээ. Нэг өдөр туулай хүү маань өвөөгиндөө очихоор холын аян замд гарч гин. Хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа туулай хүүтэй маань ямар адал явдал тохиолдсныг сонирхцгоё. Энэхүү үлгэрээс маань тусч сайхан сэтгэлтэй шудраг зантай байх мөн эрх дураараа зүрүүд зантай байх хоёрын ялгааг олж таньж мэдэрэй найзуудаа. Миний хүү гадаа сөрөнхөн байна шүү. Малгаагаа өмсөрэй. Заава. Үгүй би өмсөхгүй. Миний хүү тоглоомоо ороосноо уушлаарай би тоглоомоо ороод амжаагүй. Би тоглоомоо ороогүй штэ. Тоглоомоо ороосон гээд бодлооч. Би тоглоомоо ороосаа ээжээ. Ийхүү туулай хүү маань өвөөгиндөө очихоор аян замдаа гарчээ. Ойд алхаад явж байтал нэг алим газарт байгааг олж харлаа. Хөөх, ямар гоё алим бэ? Арай хин нэгэн нь алимаа гээчихсэн юм биш байгаа? Хин ч алга. За тэгвэл энэ амттай алимыг чинь идчихдэг хэрэгэ. Сайн зараанаада сайн минь юу яасан бэ? Би ясна гэхлээр найзын замдаа хаснаа. Би чиний мэстэ би мэдсэнгүй. Үгүй би юу чараагүй. Би эцэг уучлаарай. Туулай хүү найз маань явсаар өндөр модны дэргэд иртэл модны дор зогсоо зайгүй тонголзох хэрэнтэй таарлаа. Сайн байна уу хэрмээ? Сайн байна уу тулай хүү? Сайн чи юу жаам бэ? Би унагсан самраа тууж байна. Хэрнээсээ би энэ самрыг авч болох уу? Хөл тагны самрыг хэрнээ төлөвлөгөө авчихъя. Тэгээд болно. Туулай хүү найз маань аяллаа үргэлжлүүлж айн жимээр дуу аялан хаан алхаж явтал гин бяцхан хулганы айд сандарсан дуу сонсогдлоо. Тэр зүг хартал том биетэй зан хөрхий бяцхан хулганы нөхрөө ус хийж айлгаж шоглож байхтай таарлддаг байна шүү. Сайн байна уу заана? Сайн байна уу туулай хүү? Чи хулганы нөхрөө ус хийж байгаа юм бэ? Хөвгөлтэй байдаг юм аа. Зан түнч муухай зүйл хийж байна да. Тэгтээ надад ямар хамаагүй дээ. Зан намайг шоглож магадгүй. Тэгж болохгүй шүү. За ойлголоо. Туулай хүү маань явсаар маш өтгөн ой руу орж ирлээ. Гэтэл доороо эргэлдэж их л гайхаж сандарсан сармагчин олж харлаа. Сайн байна уу самгч хүү? Сайн байна уу? Туулай хүү би төрчлөө. Надад туслаач баруун зүг аль нь болохыг заагаад өгөөч. Зөвгөө мэдгүй сайн ч үнэхээр тэнийг юм. Баруун зүг. Энэ баярлаа. Сармагчинд зөв замын зааж өгчгөөд туулай хүү маань шигүү ойгоос гарч ирэхдээ баг зэрэг өлсөж бас ядарсан байлаа. Тэгээд гэрээсээ гарахт нь аав нь замдаа идэрээ миний хүү гэж өгсөн чигнийг саналаа. Төндөө хол явлаа. Одоо хийнэ эднэ. Баг яштай бохруулж болохгүй. Хогийн самын чигнийхээ сасын тачи. Айд намайг хин чарахгүй юмны тасаа энэ тачи. Туулай хүү явсаар шуудад өрн мөөг үүрсэн үнэг ихчтэй дайралдлаа. Сайн байна уу үнэг ихчээ? Сайн байна уу туулай хүү? Та ядаж яана би танд туслая. Үнэг ихчтэй туслаач.
Яшгаа яшгурдын явна. Хүүхэд багчуудаа эрх дураараа зөрүүд зантай муу туулай хүү маань өвөөгийн дөөч очиж чадалгүй харанхуй ойд төөрчгдөг байна шүү. Харин тусч сайхан сэтгэлтэй шудраг зантай сайн туулай хүү маань өвөөгийн дөөн очиж өвөөтэйгөө хамтдаа цагийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлсэн байна шүү. Тэгэхээр найзуудаа муу туулай хүү шиг эрх дураараа зөрүүд зантай байж болохгүй нэ шүү. Харин манай сайн туулай хүү шиг үргэлж найзуудаа тусалж найзуудтайгаа эвтэй найртай байгаарай. Ингээд манай туулай хүүгийн адал явдал өндөрлөж байна.